Манийхаа дараагийн бичлэгтээ тавтай морил амар удаан хийгээгүй. Тэгээд танд бас нилээ надаас хүсэж байгаа бичлэг байх болно. Тэр нь юу вэ гэхлээр тадам unboxing бичлэгээр эргэж ирж байна. Тэгээд нилээ удаан хийгээгүй уучлаарай. Тэгэхээр бушуу задлцгаая. За, хон гараад ерөөдөө бол нилээ их юм байсан. Тэдэр маань ирсэн билээ. Энэ юу гэж ингээд ийм топтой тэгээд юпгтайгаа ийм маслал материал нь амар дайжгүй байна. Айгуу хямдхаарсан баг. Тэгэд ингэж ирд юм гэдэг бол nice. Би нэг амар гоё дэлгүүр олоод тэгээд тэр дэлгүүрийн өмдний дэлгүүр заяа. Дэлгүүрээс амар хөөрхөн байна. Энэ хараа. Материал нь бүр амар гоё. Яа, тэгээс өмсөж үзмээр санагдаж байна. Энэ болохоор юм хөөрхөн хагас топ материалтай юм носон цамц. Энэ бас амар хямдхан байсан. Гэхэд айгуу дайжгүй ирсэн байна. Nice. Энэ нөгөө саяны дэлгүүрийн нөгөө өмдөн дээ. Би байсан өмд, нэг сул өмд авсан байхгүй юу? Энэ бүр амар хөрхөн заяа. Ингээд ийм ирвэхтэй. За хүртээ. Тэг ингээд доошоогоо сул. Ийм ягаа оруулгатай. Яа, материал нь бол амар гоё. Юпг. Надад яг нэг юм мини юпгнууд ерөөсөө байхгүй байгаад байна гэж би бодсон байхгүй юу. Тэгээд ийм саарл багсын бас дайжгүй ирсэн байна. Юмн дээр өмсгөж амар хөөрхөн харагдав. Би бас нэг топны дэлгүүр олоод айгуу дайжгүй топтой дэлгүүр. Тэгээд хэд хэдэн топ захиалсан. Эхнийх нь энэ ийм улаан. Дайжгүй. Энэ болохоор дараачих. Энэ бас хөрхөн л юм байна. Тэ? Ингийн материал нь бас гоё. Гэтэ 100% даав юм бол биш. Гэтэ миний хамгийн хүсэж авсан зүйл байгаа байхгүй юу? Миний дурлаж авсан зүйл юм уу? Ийм цамц. Энэ бүр өмссөн байхад амар гоё харагдах хаа. За би бүгдээр ингэ танарт өмсөж үзүүлье. Гэтэ босоо байралтай байгаа шүү. За нэг рилэн дээр зориулж өмсөж үзүүлье. Хамгийн сүүлийн өмсөж байгаа цамц. За 3 дахь нь болохоор энэ сарл юу бэ? Миний тэгээд ийм өмд. Тийм топ. За тэгээд unboxing бичлэгээр уулзаагүй амар удсан байна. Тэгээд үүнээс цаашаа миний ийм идэрж байгаа бичлэгүүд, бас unboxing бичлэгүүд, бас тийм тест бичлэгүүд бас орох болно. Тэгээд subscribe хийгээд нам хүлээж байгаарай.